Өнөөдөр Европын сэргээн босголтын банкны хөнгөлөлтөө зээл болон Европын холбооны боцлоггүй тусламжаар хэрэгжиж байгаа төслийнхөө танилцуулгыг хийж байна. За энэ төсөл маань Улаанбаатар хотын дулаан хангамжийг сайжруулах төсөл байгаа. За энэ төслийн хүрээнд нийтдээ 16.6 сая еврогийн хөнгөлөлтөө зээл болон боцлоггүй тусламжаар нийт 16 төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээс 12 төсөл хөтөлбөр нь бол бүрэн хэрэгжээд дуусч байна. За энэ төсөл маань 19 оноос анх хэрэгжиж эхэлсэн. За 26 онд бол одоо бүрэн дуусах ийм төлөвлөгөөтэй байгаа. За энэ төслийн хүрээнд шинээр шугамуд сольж байна. За дээрэс нь хуучирсан шугамуудыг бол сэргээн засварлаж байна. За дээрэс нь ноцоос станцуудыг бол одоо хүчин чадлыг нэмэгдүүлж байгаагаараа нийт үр дүндээ бол Улаанбаатар хотын хэмжээнд бол одоо энэ төсөл хэрэгжснээр 15 мянган айл өрх 150-аас 200-аад одоо нэг орчтой 16 давхар барилгын хүчин чадлыг одоо нэмэгдүүлж хэмжээний ийм техник хамтын ажиллагааны шийдлүүдийг гаргаж байна.